Нэвтрүүлэг маань ямар журмаар явагдах ёстой вэ тийм ээ? Орцогч нар маань бас ерөнхий ойлголт бас авах хэрэгтэй байх гэж би бас үзэж байна те. Яа. Нэвтрүүлгийн 5 үеийн шаттайгаар явагдана. Эхний шалгаруулалт нь одоо бид нар яг хийж эхлэж байгаа шалгаруулалт нь зөөгчмөн ямар анхан шатны мэдэгдэхүүнтэй байх ёстой вэ? Тэ? Хэр зөв байрлалтай ширээ засч чаддаг вэ? Тэгээ зөөгчмөн хэр ой тогтоомжтой вэ гэдэг шалгуурыг хамгийн эхний шалгаруулалт нь дээрээ мэдээж авцгаая. За манай хей зөөгчөө таны мэдгүй цэнгэр нэвтрүүлэг маань оролцогч нар маань бол хасагдах журмаар явагдах хэрэгтэй байгаа. Тэгэхээр та бүхэндээ бас шүүгчнэрээ юун дөрөнд бас танилцуулах зүйтэй болов гэж би бодож байна. За ингээд шүүгч нартайгаа бүгдээрээ сайхан танилцъя. Хей зөөгч реалити шоуны шүүгч Жүгдэр Намжил, Хар сувд рестораны захирал, дизайнер Соёлма, Батмид Фосфор пабын ерөнхий менежер, Эрдэнэ тулга Lady TV маркетингийн яалны дарга. Хей зөөгчөө реалити шоу. За тэгэхээр манай нэвтрүүлгийн маань хамгийн анхны шалгаруулалт эхлэх гэж байна. Хамгийн анхны 5 оролцогч нар маань одоо энэчээ зогсож явах шиг байна. Тэгээд бүгдээ бас сэтгэлийн сонсъё, сандарч чинь үү яаж бас өөрийгөө танилцуулах вэ? Намайг мөн биш гэдэг. Хувийн дугаар 45. Өөртөө хэр ихтэй байна? Ихтэй нөө. Алтан гэрлийн их төрүүдийн 88% дугаартай энэ тэмцээнд авах шиг мөрөөдөж хүсэж ирсэн. Тэгээд баг зэрэг сандарч байна. Тэгээд ерөнхийдөө гайг байх л гэж бодож. Ер нь өөрт чи ажлын дадлага дуршлах хэрэг илбэг байдаг вэ? Ер нь бол байгаа. За дараагийн оролцогч хэмлээ. Зөр дотроо хөглөө сайн бэлэг 2 дугаартай. Тэгээд энд шалгуултанд орж байгаа даа зөвхөн өөрийнхөө тийм одоо залуу хүн болохоор өөрийгөө зөвхөн сориод үзье гэж бодсон. За дараагийн оролцогч маань маш сайхан өндөр бүсгүй байна. Би бол өөрийгөө айгүй өндөр гэж боддог байхгүй. Тэгсэн чи надаас өндөр юм биш тийм чи. Өөрийнхөө үе тэнгийн ийм олон мэрэгжил нэгттэйгөө энэ тэмцээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээ бүгдэнд нь амжилт хүсье. Хэрвээ одоо энэхүү шоу нэвтрүүлэгтээ төрүүлээд сая төгрөгийн эзэн болох юм сая төгрөгөөр яах вэ? Бодцсон байгаа. Араа шоудах уу? Цог шоуд ш. Намайг Батнасангийн уян гэдэг. Би энэ тэмцээнд 007 дугаартай оролцож байгаа. Джеймс Бонд. Тэг хүн болгон Джеймс Бонд гэсэн. Тэгээд ер нь энэ тэмцээнд орж байгаад амар баяртай байгаа. Би нэг яг орё гэж бодоагүй байж байгаа байна л та. Тэгээд ер нь өөрийгөө ер нь сориод үзье гэж бодсон. За ингээд манай хамгийн анхны 5 оролцогч маань эхний шалгаруулалтанд ороход бэлэн болсон байна. Ингээд та тавдаа амжилт хүсье. Хичээгээрэй. За баярлаа. За эхний даалгаврынхаа дөрмийг бүгдээрээ танилцуулъя. Заалны гол 5 ширээ байрлал тавьсан байгааг та бүхэн харцааж байгаа. Ингээд ширээ болгон дээр өөр хоолтой, өөр засалттай нэг зүйл нь дутуу байгаа.